TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлэгт гэрлээ жимсээ хоёр нь байна. Сонсогч эмэгтэй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 7 хоног сэтгэл санаат нь ямархуу байваа. Бас таны амьдрал амар тайван амгалан байсан уу гэж асуумаар байна. Тэгээд бас таны амьдралд ямар нэгэн санаа зовоосон янз бүрийн дарамттай асуудал байсан уу гэдэг асуултыг би сонсогч танаас асуумаар байна. За тэгээд бүгдээрээ өнөөдөр амьдралын асуудлуудаас уран гарч ирдэг, стрессийг хэрхэн зохицуулдаг талаар ярилцах болно. Тэгээд та нарын битгий шантраараа найдвар байгаа шүү. Эмэгтэйчүүд маань үнэндээ л өдөр тутмынхаа амьдралд борь бохисхийг зав байхгүй амьдраад байна шүү дээ. Юуны төлөө яг ингэж амьдраад байна вэ? Энийг бид нар эмэгтэй хүн болгон бас бодгол асуудал болоод байна тий. Энэ нь яг хүүхдэд хайрлаж байгаа ээжийн хайр уу? Яг юунаас болоод яг ингэж завгүй байна вэ гэдгийг эмэгтэй хүн болгоё гэргэж хараад өөрөөсөө асуух хэрэгтэй болсон болоо. Харин тийм тэгээд гэр бүлээ хайрлах ээжийн хайр. За тэгээд галтгоо эмэгтэйчүүдийн тухай бодохоор би эмээгээ аяг сандаг. Тэгээд эмээ маань гэрийнхнийгээ хоол ундаар дутаахгүй гэл байдаг чадлаараа хичээдэг. Бас хөрш айлуудын ядуу хүмүүсийг хоололдог гэсэн санагдчих. Тийм үү. Эмээч өстэй гайхалтай хүн байжээ. Танад яг энэ гайхалтай өдрүүд байнга үргэлжилдэг байсан бах та тий. Яста эмээ чи агуу сэтгэлтэй хүн байсан байна. Тэгэд яг аяг хоолныхоо төлөө яг мэхийн зүтгэж байгаа тий. Олон эмэгтэйчүүд яг ийм олон эмэгтэйчүүд ямар их ачааг үүрч байдаг болоо гэж сая надад бас бодогдлоо. Тэгээ мөнгө төгрөгнөөс ахуулаад гадаа хотод замын төвжрэл, утаа, стресс гэд олон зүйлүүд яг ийм стрессийг бий болгодог. Бас зүйлүүд байна шүү дээ. Эннээс илүү олон зүйлүүд бас мунтахгүй их байдаг гэж бодож байна. Тийм шүү. Сайн байна уу чимгээгчээ? За сайн байна уу? Би сайн байна. Бүгдээрээ сайн байцгаана уу? За та нартайгаа мөн сонсогчдтойгоо дахиад хамт байгаадаа үнэхээр их баяртай байна. За өнөөдөр эмэгтэйчүүдийн амьдралд ийм чухал сэдвээр ярилцах нь байна. Үнэн дээр бол хүн бүр их бага хэмжээгээр сэтгэл зүйн ачаа дарамт буюу стрессийг авч яадаг. Харин тэрийг ухаалгаар зохицуулж байхгүй бол стресс гэхээр одоо бидний сэтгэл хөдлөл болон бие махбодод хүчтэй нөлөөлж тодорхой хэмжээнд одоо сэтгэх, зам үр дүнтэй ажиллах, амьдралаас таашаал авах тэр бүх чадваруудыг үгүй хийдэг. За тэгвэл харин сайн мэдээ нь юу вэ гэх юм бол энэ сэтгэл санааны дарамтуудыг та маш сайн хянаж зохицуулж чаднаа. За яаж хянах юм? Эхлээд бодлууд болон сэтгэл хөдлөлөө удирдах хянах гэд үзье тийм ээ. Цагаа зөв зохицуулахыг хичээе, дээр нь нэмээд амрах, өөртөө цаг зарцуулах, хөгжилдөх цаг хэрэгтэй. За үүний зорилго нь тэнцвэртэй амьдрал байдаг. За би та нарт стрессийг хянаж барих хэдэн санааг хэлье гэж бодож байна. За нэгдүгээрт альва зүйлд үгүй гэж хэлж сурыг. Одоо өөрөө хийж барахгүй. Одоо үнэхээр чадхааргүй тийм ажил нэмж авнаа гэдэг бол хүнд яалтчгүй нэг стресс гэдэг хоолны орцыг нэмж байдаг шүү дээ тийм ээ. За мөн таныг одоо хямраагаад байдаг хүмүүст цаг гаргаад байх хэрэггүй. Үргэлжил гонгинож гомдолж явдаг хүмүүс одоо бусдыг өөршгөө болгочих гээд байдаг тийм одоо нэг онцгой тал байдаг. За цаашлах юм бол
тайван амгалан байхын тулд эргэн тойрноо зохицуулах хэрэгтэй болж байгаа үстэй тийм ээ. Одоо машин унаад явхаар стресстэй байгаа бол зүгээр автобусаар явж болно шүү дээ тийм ээ. Зүгээр сайхан алхаад юм бодоод алхаж байх хоорондоо сэтгэл доторх энэ оюун бодол доторх юмаа цэгцлээд авах бас тийм хугацаа бидэнд гарч ийн тийм. Гэх мэтэр ийм нэг ойр зургийн бас нэг ийм санаанууд байна. За энд бас нэг одоо янз бүрийн ажил дээр гэр бүл дээр жалгаагүй нэг тийм элдв янзын аар шархан гардаг маргаанаас одоо зайлс хийж авах хэрэгтэй. Тэнд заавал өөрийгөө зориулах гэдэг хэрэг байхгүй. Хэрвээ хэн нэгэн чамд таагүй санагдах зүйл хийгээд хилээд ах юм бол зүгээр л ямар хэцүү байгаагаа тайвнаар ингээ хилээл ойлгуулчих. Энэ яхаа ингээ сонсоход нэг тийм амархан юм шиг хэрнээ тухайн нөхцөлд бас хэцүү байдаг. Гэхдээ энийг чадчих юм бол бид нар бас өөрийгөө ямар нэг юмнаас авч гараад дими зүйлээс авч гараад тайван амгалан байлгаж чадах нэ. За тэгээд бас нэг санаа байна. Энэ нь бол ингээд нөгөө тухайн өдрийнхөө юм уу тийм ээ? Одоо өдрөөрөө ч байд юм уу, 7 хоногоороо ч байд юм уу? Энэ бол таны хэрэг тэр хийх гэж байгаа зүйлийнхээ жагсаалтуудыг ингээд гаргачих хэрэгтэй. Тэгэхээр одоо яаж цагаа сайн зохицуулах вэ гэдэг ийм нэг тодорхой хуваар ч юм уу юм гараад ирэн штэ. Тэгээд тэрнийхээ дагуу ингээ явчихаар бас нөгөө нэг гинтийн юм байхгүй ингээ нэг стресстэй юм бас багасах юм талтай байгаад байгааг анзаарсан. За стрессийг бууруулахын тулд бол эрүүл сонголтуудыг хүн дандаа хийж явахыг хичээх хэрэгтэй. За бас их сайн санаж явах зүйл юу вэ гэхээр чиний сонголт бол чамд л маш чухал байх ёстой. Хүн ер нь амрах, тайван суух, цаг гаргах. За хэцүү зүйл тохиолдсон ч одоо аль болох хөгжилтэй тийм эерэг байдаг тийм хүмүүстэй хамт байхыг сонгох хэрэгтэй. Тэгэхээр одоо нэг ясандаа энерги халдварладаг гэдэг ч үг байдаг штэ сөргөнч тэр эергэнч тэр. Тэгэхээр ингээд хамт байх хүмүүсээ сонгохдоо бас аль болох эерэг байх хэрэгтэй. Тэрийгээ дагаад бид өөрсдөө бас эерэг сайхан төлөвт очих нэ гэж ингээд санагдаж байна. За хамгийн сүүлд нь нэг зүйлийг хэлье. Энэ нь стресстэй, сэтгэлээр унсан байгаа тийм үедээ кофеин агуулсан хүнс болон сахарыг болж өгвөл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Жишээ нь одоо янз бүрийн цайнууд, кофе, шоколад, кола гэх мэт. За ганц хундаг татчих юм бол за нэг тамхилчхуул гэл ингээл тайвшруулах зүйл хайгаал сэтгэлийн зовлонгоо мартахыг бид нар хүсдэг штэ. Гэхдээ тэр нь мэдээж хэрэг хүн болгон л мэдж байгаа. Төрөл сатаардаг боловч болвол тэр хэсэг сатаарсны дараа эргээд бүх юм бүр тэрнээсээ илүү дорддог штэ тийм ээ. Энийг хүмүүс мэдж байгаа хэрнээл энийг хийгээд идэг. Тэгэхээр энийг тухайн нөхцөлд өөрийгөө бас ингээд сэтгэл зүгээ удирдаад аль болох энэ сонголтуудыг хийхгүйгээр байхыг л хичээх хэрэгтэй гэж хэлгээд байна. За тэгээд арх тамхи зам сэтгцэд нөлөөлөх бодис нь одоо таны гэр бүлийн харилцааг мэдээж хэрэг маш ихээр сэвтүүлдэг. Ёстой нөгөө хуруу хумсаа хуухлан байж олсон хідэн төгөргөө одоо ийм юм зарцуулаад байх юм бол гэр бүлд одоо тэгэл өмсөх зөөх идэх уухаас дутхаас өксүүлэл одоо энэ оюуны хэрэгцээ янз бүрийн хэрэгцээнүүдэд дээрэс нь хамгийн чухал юм нь сэтгэл зүйн маш их дарамтанд ордог тий гэр бүлийн гишүүд. Тийм энийг одоо бас их сайн чухал бодох л асуудал байгаа даа. За тэгээ та нар минь ургал санаж яваарай. Та эерэг сонголтыг хийснээрээ өөрөө ч тэр гэрийнхэн тань таны эргэн тойронд байгаа бүх хүмүүс амар амгалан байх болно гэж л хэлмээр байна да. Баярлалаа чимгээгчтэй. Тэгээд үнэхээр чухал зөвлөгөөнүүдийг өглөө. За би ч гэсэн зүгээр яхаа өөрийнхөө амьдрал дээр бас ингээд нэг мэдээж өөртөө ингээд сурч авсан юм яма та нартаагаас хуваалцахад надад бас их сайхан байна. Баярлалаа. Би ч гэсэн өөрөө стресстэй байвал эдгээрийг бас хэрэгжүүлье гэж бас бодож илаа. Тэгээд сонсогч та ч гэсэн бас хэрэгжүүлээд үзээрэй. Ямар санагдаж байна? Танд бас нэмэр болсон санаанууд хуваалцсан баха гэж найдаж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас бид холбогдох хаягаа хэлнэ. Тэгээд хэрв та стрессдсэн байгаа бол бидэнтэй бас холбогдоорой гэж хэлмээр байна.
болдог юм миний хайрын их эзнийг магтан дуу миний авралын үндэс миний амьдралын эзэн миний хайрын дуу мэн ядагдах үед миний хүч чадал болдог юм миний агуу их эзнийг магтан дуу Найдар доторх эмэгтэйчүүд байгууллагын захиалгад нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд хаасаагүй стрессийн цаг үед бид яаж амьдралаа нэн сайхан айтайхан авч явах вэ гэдэг талаар өнөөдрийн нэвтрүүлгээр хуваалцж байна. За тэгэхээр нэвтрүүлгийн сонсогчид маань стрессийг даван туулах арга зам байна гэдгийг сонсох мэдээж их сайхан байгаа л да. За тэгэхээр ингэж төсөөлөе дөө. Одоо замын төгжрэлд орчихлоо. За тэгвэл яах вэ? Зүгээр л хөгжмөө сонсонгоо тайвшрах. Гэхдээ тэгээд уурлаж бухимдахаар бусад машинууд илүү хурдан явна гэж байхгүй шүү дээ угаасаа тийм ээ. Тайван хүлээж байтал аяндаа шингэрнэ. Тэгээ энэ бол мэдээжийн зүйл. За баг зэргийн зүйлс яах вэ гэж бодож магадгүй.
Хүн бүрт үнэхээр хэцүү зүйл одоо тулгардаг штэ. Зүгтах гарцгүй. За мөн хайртай хүмүүсийн маань нэг нь одоо хорвоог орхих ч юм уу, өвчлөх зөндөл олон асуудал байна бидэнд. Бид үнэхээр одоо яаж чадахгүй тийм тохиолдлууд байна. Тэгэхээр ийм нөхцөл байдлыг бид одоо айл болох маш хүлээцтэй, тухайн үедээ сайн гэж төвлөрч аваад, бодож тунгааж байгаад нэг яаж хүлээж аваад, яаж илэрхийлэх үү, өөрийгөө тэнд яаж эрүүлээ эргээр авч үлдэх үү гэдгийг маш сайн тунгааж бодох хэрэгтэй. Одоо их тийм цочор авч эхний шууд сэтгэл хөдлөлөөрөө ингэж одоо үр дүн үзүүлж болохгүй л гэдэг юм хэлэх гээд байгаа юм л да. Тийм байна. За үр тариа байна гэж бодъё. Газрын хөрсөнд суулгахаар тэр үр заавал үхдэг. Хэрвээ тэр үр өөрөө үхэхгүй бол үр тариа соёолохгүй. Энэ нь гунигтай ч гэсэн зайлшгүй нөгөө амьдралын тойр гэдгийг хэлэх гээд байна. Шинэ ургац гарахын тулд л тэр үр үхдэг гэсэн үг юм л да. Гэхдээ байна. Бид нөхцөл байдлыг ийм байх ёсгүй. Ингээд байхдаа яад юм бэ? Арайчтай гэж бодохоор л тэрэндээ л ингээд нөгөө стресстэй хямраад байгаа шүү дээ, тийм ээ. За стресс нэгэнд таныг дарлаад эхлэх юм бол та бүр яаж игээд нэг жаахан амс хийхийг бодоор. Одоо бодол санаагаа асуудал руугаа биш, Бурхан руу чиглүүлээд үзээрэй. Бурхан таны бие, оюун санаа, мэдрэмж, за бүр цаашлаад сүнслэг байдалд ч санаа тавьдаг байхгүй юу? Есүс бидэнд хүний амьдралын тэр стресс, дарамтыг туулах баяр хөөр, хайр, төвчээрийг өгөхийг хүсдэг. За хүн бүр нас барна тийм ээ, хорвогийн мөхсийг үзүүл. Харин Есүс бидэнд нас барсныхаа дараа Бурхантай байх тэр боломжийг өгдөг. За Есүс өөрийнхөө шавнарт нэг удаа ингэсэн байдгийг. Миний дотор та нар амар амгалан байг гэж би та нарт энэ зүйлсийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан, та нар ч ялна гэж. Энэ гайхамшигтай амлалт байгаа биз? Газар шороонд болуулаад өгсөн ч ариун их ургац өгдөг ганц ширхэг үрийг сандаа. Есүс яг л тэр үр шиг бүх хүн мөнх амийг авч зүрхэндээ тайван амгалан амьдраасаа гэж өөрийгөө зориулсан байна штэ. Есүс үхэл дуусчаагүй. Бурхан түүнийг дахин амьлуулсан. Яах гэж? Нөгөө үр чинь хэдэн 10 шин үр болж ургасан бидтэй. Яг л түн шиг. Тэр үхлийн муу мухайг давж дийлээд мөнхөд бурхантай амьдрах болж. Хэрвээ та нар Есүст итгэх юм бол Есүс чиний амьдрал болон зүрх сэтгэлд орж амьдралыг чинь шинжлэх болно. За тэгэхээр та нар минь асуудал бэрхшээл, цөхрөл гуниг, уй гашууга одоо сайн даван туулмаар байх юм бол Есүсийг зүрх сэтгэлдээ аврагч найз гэж хүлээж аваарай. Тэгэх юм бол Бурхан тантай хамт байж та мөнх амийг хүлээн авах болно. Чамайг халамжлах боломжийг Бурхан өөрт нүг. Бүхэл асуудлаа хэл, гэр бүл, хэрэгцээ, асуудлууд бүхэл амьдралаа Бурханд өг. Тэр амьдралыг чинь Бурхан ямар ч уй гашуу дунд сайн сайхныг бий болгох тийм чадaltaй юм шүү. Бурханд хэцүү юм уу, дааж давшгүй хүнд зүйл байхгүй. Тэдгээр ачаа дарамтуудыг чинь амьдралын сайн сайхан болгож өгдөг юм шүү. Тэгэхээр таны юу тулсан, одоо ямар хуу байгаа, ирээдүйд юу тохиолдохыг Бурхан мэдэж байгаад талархъя, тийм ээ? Та амьдралдаа байгаа сайн сайхан зүйлсээ нэг тоолоод үзтээ. Тэгээд Бурханд талархаа мартуузай. Сайн сайхан байгаа зүйлсээ өдөр бүр л тоолоод байгаарай. Нэвтрүүлгийн эхэнд эмээгийнхээ тухай ярьж байсан да, санаж байна уу? Бусдад өгөх гэдэг сайхан зан чанарыг Бурхан түүнд өгсөн. Хүмүүст юм өгөхөөр хичнээн их баярладаг гэж. Чиний хувьд ч гэсэн хүнд ингээд өгж байгаа тэр сэтгэл чамайг маш их баяр хөөртэй болгодог. Хийх дуртай. Одоо хүний хийх дуртай тийм зүйлийг, одоо тийм чадварыг Бурхан бас өгсөн байгаа. За ингээд би дуусхаасаа өмнө бас нэг юм хэлээдхээ. Бүх зүрхээрээ
эзэнт итг. Өөрийнхөө ойлголтууд бүтгэл. Түүнийг мэдхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйч нь шулуутгана гэсэн Библийн үгийг та нартай үлдээдэ. Баярлалаа чимгээгчтэй. Тэгэд үнэхээр бодож үзэх хэрэгтэй зүйлсийг хуваалцсанд маш их баярлалаа. За баярлалаа. Амьдралын ачаа дарамтуудыг зохицуулах сайхан санаануудыг хуваалцсанд чимгээгчтэй баярлалаа. Тэгээд бас түүнээс ч илүүтэй амьдралын асуудлуудыг маань анхаардаг, бас эдгээр асуудлуудад тусалдаг тийм сайн бурхантай гэдгээ сонсогч танигчсан битгий мартаасаа гэж хүсэж байна, тийм ээ? Хэрвээ та Есүсийн тухай цааш нь мэдмээр суралцмаар бол бидэнтэй холбогдоорой. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд хэлэх утасны дугаар болон мэйл хаяг руу холбогдож олно. Тийм шүү. Эмэгтэйчүүд бидний хувьд амьдралын асуудлууд зөндөө байдаг болохоор би бас таныг яг энэ асуудлынхаа төлөө залбираасаа гэж хүсмээр байна. Тэгээ асуудлаа шийдэх мэрэгүү ухааныг өгөөч ээ гэж Бурханаас та хичээнгүйлэн гуйгаарай. Мөн Бурхан бидэнд мэрэгүү ухаан хэрэгтэй үед нь гуйх юм бол өгнө гэж амласан байдаг. Тэгээд дараа дахин уулзтлаа баяртай. Эзэн таныг ивэх болтугай. Баяртай. Баяртай. TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.